Амазоны үзэгчтэй ингээд манай 2025 оны сүүлийн хагас жилд төлөв байдал ямар байна? Танд юу тохиолдгоё гэдэг уншлагын маань нэгдүгээр группийг сонгосон буюу Чинжүүг сонгосон үзэгчдийн маань нэмэлт эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр та бүхний эхний асуулга нь бол анхаарах гол хүчин зүйл юу вэ гэдэг дээр хоёр хуудасаар бууж ирсэн. Тэгэхээр энэ дээр бол Two of Pentacles буюу хоёрын зоос маань уран харж буусан байна. Тэгэхээр та бүхэн маань мөнгө төрхтэй эрүүл мэндтэй холбоотой. За үүнийг дагаад мэдээ сэтгэл зүй, сэтгэл хөдлөл, сэтгэл санаа орчиж болно. Тэгээ ерөөдөө ихэвчлэн мөнгө санхүү эрүүл мэндтэй холбоотой юм тэнцвэр алдагдах үе гэдэг санамж гэх юм уу сэрэмжлүүлэг анхааруулгаар орж ирсэн байна. Тэгэхээр та бүхэнд сүүлийн үед зовирлаад байгаа, шинж тэмдэг илэрж байгаа иймэрхүү эрүүл мэнд дээр иймэрхүү зүйл болж байгаа бол энийг тоохгүй өнгөрөөж болохгүй, эртнээс шинжилгээ юмдаа хамрагдаад эмчэд үзүүлээрэ гэдэг ийм мессеж давхар ирж байна. Нөгөө талаараа болохоор мөнгө санхүүгийн менеж хуваарлалт гэдэг нь манайхаа мөнгө санхүүгээ менеж хийх тал дээр нэлээд сайн анхаараарай. Хэрэггүй худалдаа авалт, хэрэггүй зүйлд бити мөнгө зарцуулаарай тий. Мөнгө төгрөг бол ерөөхдөө нөгөө хувьчлаад, хадгалаад ингээд зөв зохистой байдлаар менеж хийгээрэй гэдэг ийм мессеж ирж байна. Тэгээд хамаагүй мөнгөн дээр буруу тоглолт хийх юм бол, буруу менеж хийх юм бол ерөөхдөө санхүүгийн алдагдлаар орох гэдэг шүү гэдэг ийм анхааруулга орж ирж байна. За нөгөө талаараа болохоор бас нэг юм бэлэг ирэх бүрэн боломжтой харагдаж байна гэж байна. За тэр маань юу вэ гэхээр та бүхэнд маань эрүүл мэнд мөнгөтэй холбоотой ямар нэгэн хин нэгнээс боломж орж ирнэ. Бэлэг орж ирнэ. Хин нэгнээс өглөг орж ирнэ, хандив орж ирнэ тий. Магадгүй та бүхний таньдаг хүмүүс болон гэр бүлийн ураг садны хүрээлэл дундаас та бүхэнд эртнээс өв дамжиж ирсэн зүйлс гинтэ өвлөгдөж ирэх ч юм уу те эсвэл хандив санхүүгийн тусламж хөрөнгө оруулалтууд ирэх бүрэн боломжтой харагдаж байна. Маш их энэ нь бол та бүхэнд хөрөнгө оруулалт болохоос гадна маш том юм дэмжлэг тусламж маягаар орж ирж байна гэсэн үг. Тэгэхээр магадгүй энэ буцалтгүй тусламж иж болно. За энийг ингээд зүгээр бэлгэлж байгаа маа гэдэг ч юм уу те тийм байдлаар орж ирэхээр ийм мөнгө санхүү орж ирэхээр байна. За тэгээд яагаад тэгвэл энэ хоёрыг хоршуулж ингэж хамтарч уншаан бол за ингэж орж ирсэн мөнгийг буцалтгүй тусламж гэсэн үг тий. Ингэж орж ирсэн мөнгийг буруу менеж хийгээ, буруу зүйл зарцуулах тий. Дөрвөн таран хийгээд дуусгах зүгээр л дэмий зүйл зарцуулаад ингээ ямар ч үргүй зардал гарах вэ гэдэг ийм анхааруулга орж ирсэн байна гэж би уншаар байна. За тэгвэл 25 оны сүүлийн хагас жил та бүхэнд ирж байгаа боломжууд юу вэ гэхээр боломжууд юу вэ гэдэг асуултанд боломж гэдэг боломжийн хаалганы зурагтай ийм Life and Career Circle карт гарч ирсэн байна. Тэгэхээр боломжийн хаалга бол угаасаа байгаа юм байна. Өчнөө боломжийн хаалганууд байгаа юм байна. Тэгэхээр боломж бол яг ингээд нөгөө хаалга нээлттэй яг тань дээр ирсэн байна. Тэгэхээр таны хувьд бол тэр хаалгын нийгэл дутуу байгаа юм байна. Тэгээд энэ боломж бол ихэвчлэн ажил төрөл, бизнес, хөрөнгө оруулалттай холбоотой ийм боломж бол ирж байгаа юм байна. Тэгээд мэдээж ажил бизнес хөрөнгө оруулалттай холбоотой боломж гэдэг нь нөгөө цалин үс ихсэх юу гэдэг ашиг орлого ихсэх тий бизнес тэлэх өргөжих хөрөнгө оруулалт авах албан тушаал ахих гэдэг ч юм эдгээр чинь бүгдээр ороод ирж байгаа шүү дээ тийм ээ. За тэгээд бас нэг ирж байгаа зүйл нь болохоор true to zero гарч ирсэн. Тэгэхээр үнэн гэдэг зүйл боломж болоод орж ирж байна. Тэгэхээр та бүхэнд өдийг хүртэл бож явсан ихтгэл үнэмшил эсвэл өдийг хүртэл харж явсан харах үнцэг тий эдгээр зүйлс дээр яг жинхэнэ бодит зүйл нь юу юм бэ? Жинхэнэ бодит үнэн нь юу юм бэ гэдэг нууцлагдсан нэг үннийг олж авахар байна. За нөгөө талдаа Hierophant гарч ирсэн. Тэгэхээр бас нэг боломж нь болохоор та бүхэн маань коуч болох ч юм уу тий мэдлэгийн хуалцаа багш болох, коуч болох, сургалт зохион байгуулах, лекц унших ч юм уу тий иймэрхүү зүйлсийг төлөвлөж явж байгаа, иймэрхүү зүйлсийг бодож зорилгоо болгож явж байгаа зүйлээвэл энэ бүхэн бүтгэр байна. Та үнэхээр бусдад хүлээн зөвшөөрөгдсөн багшуулж чадах нэ, коуч болж чадах нэ тий нөгөө талаараа болохоор боловсрал эрдмийн зэрэг хамгаалах боломж нь нэгтгэр байна. Master degree сурах ч юм уу тий доктор профессор сурах ч юм уу тий ингээд одоо байгаа мэрэгжлийн төвшинг дээшлүүлэх боломж гарч ирнэ. За тэгвэл энэ боломжуудаа хэрхэн яаж хүлээж авах вэ гэдэг дээр болохоор Hermit User
Тэгээд connect with the Christus үзэр тэгээд divine time-ийн үзрүүд гарч ирсэн байна. Тэгэхээр ерөөхдөө болохоор энергийн түвшин та бүхэн маань кристаллууд буюу ийм талстууд, байгалийн болон тармил ийм чулуунуудтай нэлээд ажиллаарай. Энэ бол энергийн түвшинд маш том хэмжээний энергийг тань одоо өсгөж өгөх ийм одоо ритуал гэх юм уу те ийм ритуал байх нь шүү. Тэгээ divine time-ын гарч ирсэн, hermit гарч ирсэн. Тэгэхээр нэлээд дотоод аяллуудыг хийж байж энэ бүх боломжуудыг олж авах нэ. Тэр дотоод аялал нь юу вэ гэхээр өөрийнхөө сүнсний аяллыг, өөрийнхөө сүнсээ хайгаарай. Миний сүнс одоо ямар өгөгдөлтэй, зоригтой ирсэн бэ гэдэг зүйлээ олж мэдээрэй. Миний одоо тий давуу тал, чадамж, өгөгдөл юу юм бэ? Миний зорилго юу юм бэ гэдэг дээр нэлээд анхаараарай. Дотоод аяллуудыг хийгээрэй гэдэг ийм мессеж орж ирсэн байна. Нөгөө хитрхи материалын байдал, хитрхи ажил төрөлтэй, карьер, бизнес гэхээс илүү өөрийнхөө яг нөгөө сүнслэг чанарыг олж нээхийн тулд дотоод аяллуудыг хийх шаардлагатай шүү. Тэгжиж энэ бүтэн үннийг харах боломжтой. Тэгжиж энэ те энэ херфэнд зэрэг энэ боломжийн хаалга байна те. Энэ бүгдийг одоо дотоод аяллаа эхлүүлснээр утга учир нь олон энэ боломжуудыг хатгаж авах боломжтой гэж байна шүү. Тэгээ энэ дээр яг би шууд зүгээр далимдуулаад манайхаа sorry юу яа. Зарын чанартай юм хэлий. Мэдээж дотоод аяллыг эхлүүлэх хувь тавилангийн матриц болон хувийн онцлог бол манайх хийж байгаа. Тэгэхээр хувь тавилангийн матрицыг хэрвээ сонирхож байвал бас судлаад үзээрэй. Тэр бас дотоод аяллыг хийх өөрийгөө олоход тань нэлээд бас тусалж өгөх байгаа шүү. За тэгээд divine time-ийн гарч ирсэн. Тэгэхээр бурханлаг цаг гэж байдаг. Энийг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа тий. Альва бүх зүйлд болох ёстой газар, болох ёстой цаг хугацаа өөрийн гэсэн нэг цаг хугацаа байдаг. Тэрийг бурханлаг цаг гэж яриад байгаа маа тий. Тэрийг divine timing гэдэг байгаа маа. Тэгэхээр аливаа зүйлд маш адгуурч болохгүй. Нэгдүгээр группийнхэн маань нэг жаахан юм адгуураад иж магадгүй. Одоо нэг захиалга өгсөн ч гэсэн тий яг одоо ингээ хүргэлт нь ирэх үү гэдэг ч юм уу тий. Зүгээр энгийн жишээ дээр. Тэгэхээр зүгээр бүх зүйл зөв цагтаа л танд ирдэг. Таны амжилт яг л зөв цагтаа л танд очдог тий. Танд бэлэг ирэхээр бол зөв л цагтаа ирдэг. Танд боломж ирэхээр бол зөв л цагтаа ирдэг. Гэх мэтлэн. Тэгэхээр нөгөө цаг хугацааны космик юм мэдрэмжийн тал дээр нэлээд мэдрэмжтэй байгаарэ гэдэг юм зөвлөгөө байна. Тэгэхээр нөгөө хит адгуурч болохгүй гэсэн л үг. За ийм байна манайхаа. За тэгвэл та бүхэн маань yes or no буюу тийм үгүй гэсэн асуултанд хариулагдах асуултаа бодоорой. Тэгээ би хүзэр эргүүлээд сөхөж өгье. За шууд гарсан. Yes гэж гарсан байна. Justice үзэг гарч ирсэн байна. За энэ Justice үзэр чинь манай 3 дугаар группийнхэнд бас яг тийм үгүүдэр энэ гарч ирсэн. Тэгэхээр та бүхэн маань хайр сэтгэл, зүрх сэтгэлтэй холбоотой. Дээрэс нь карматай холбоотой. Хууль журамтай холбоотой тийм хууль эрх зүйтэй холбоотой иймэрхүү зүйл асуусан байж болно. Үнэн худлыг дэнслэх гэж асуулт байж болно. Аливаа зүйлийн амьдралын нөгөө хичээл, сорил те иймэрхүү зүйлийг асуусан байж болно. Аливаа зүйлийн шалтгааныг асуусан байж болно. За ямар ч тач юу ч асуусан бай. Yes гэсэн хариу буусан байх шүү. За тэгвэл дараагийнх нь болохоор timing oracle буюу нөгөө cosmic хугацаа хэлдэг. Цаг хугацааны үзрээс асууя. Тэгэхээр та бүхэн маань тухайн бүтээх гэж байгаа, эсвэл хариу хүлээж байгаа, хүн хүлээж байгаа, тийм мэдээ хүлээж байгаа юу байдгийг манайхан цаг хугацаагаа шууд асуугаарай. Би цаг хугацааг гаргаж өгөх гэж байна шүү. За. In the spring гэж байна. Тэгэхээр энэ намар гэж байна. Spring чи намар илүү үлээ. Sorry манайхаа нөгөө хавар ах нь шүү за. Тэгэхээр та бүхний маань бодсон ажил үйл хэрэг эсвэл бодсон зүйлийг чинь үр дүн, бодсон хүн тань, бодсон мэдээ, цагтал ер нь юу гэдгийг те тухайн бодсон зүйл чинь хавар биелэх нь байна. Хавар үр дүнгээ үр дүндээ хүрэх нь байна те. За ийм хариу гарсан байх шүү. За ингээд энэ хүртэл цаг хугацаагаа зарцуулаад нэмэлтээ бас худалдаж аваад энэ сүнслэг одоо ертөнцийн тий сүнслэг үйлчлэгээнд хөрөнгө оруулаад ингээд нэмэлтээ авсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд Аз жаргал Азийг хүсье, амжилтыг хүсье. Тэгээд бүгдээрээ баяртай.